Сайн бацхан үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд энэ 7 хоногт олон улсад болж өнгөрсөн чухал үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. За Америк нэгдсэн улсын засгийн газар түүхэндээ хамгийн урт хугацаанд үйл ажиллагаа нь зогсоод байсан. Үүнийг Конгрессийн shutdown гэж бол нэрлэж байгаа. За улмаар shutdown-ыг зогсоох тухай Сенатын дэмжсэн хуулийн төслийг төлөөлөгчдийн танхим баталж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампт илгээсэн. За санал хураалтын хувьд 222-209 гэсэн харьцаатайгаар өндөрлсөн бөгөөд Трампын буюу Бүгд найрамдах намын бүх гишүүд за сөрөг хүчний буюу ардчилсан намын зарим гишүүн ийхүү дэмжсэн байгаа юм. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч энэ төсөлд гарын үсэг зурж 43 хоног үргэлжилсэн Америк нэгдсэн улсын засгийн газрын shutdown ийхүү өндөрлөлөө. Трамп гарын үсэг зурснаар засгийн газрын үйл ажиллагаа эргэн сэргэх боловч хэвийн байдалд орохын тулд нэлээд хугацаа шаардагдана. За учир нь shutdown ихснээс хойш буюу 10 дугаар сараас хойш Америк нэгдсэн улс даяар төрийн үйлчилгээ тасалдаж холбооны 1.4 сая гаруй ажилтан төрийн албаагч цалингүй чөлөөтэй за эсвэл цалингүй ажиллаж байсан ийм нөхцөл байдал үүсэж байсан юм. За хоол хүнсний тусламж гэсэн тодорхойгүй хугацаанд зогсож орон даяар агаарын тээврийн үйлчилгээнүүд тасалдсан. Shutdown-аас болоод ажиллах хүчний хомсдолд ороод байсан учраас агаарын тээврийн үйл ажиллагаа саатахад хүрсэн гэдгийг шинжээчид хэлж байгаа. За энэ нь удахгүй болох гэж байгаа Thanksgiving буюу талархлын баярын хүрээнд орон даяар хийгдэх нислэгүүдэд санаа зовноход хүргэж байсан ч гэсэн энэ үйл ажиллагаа нь аажмаар сэргэнэ. За нислэгүүд саатсан үйл явдал нь Конгрессийн гишүүдэд ч гэсэн нөлөөлсөн. Энэ нас тодорхой хэмжээнд олон улсын анхаарлыг татсан. Тухайлх юм бол лав гарагт гэхэд нийслэл Вашингтонд ирж санал өгөхийн тулд Бүгд найрамдах намаас сонгогдсон Висконсин мужийн төлөөлөгч Дерек Ван Орден гэхэд л 1600 гаруй километр замыг мотоциклоор туулж ирсэн гэх мэт үйл явдлууд болж өнгөрснөөс анхаарал татж байгаа юм. За энэхүү хуулийн төсөл нь батлагдсанаар засгийн газрын санхүүжилтийг эх оны 1-р сарын 30 хүртэл үргэлжлүүлэх ёстой. За тухайн үед буюу 1-р сарын сүүлээр харин Америк нэгдсэн улсын хууль тогтоогчид холбооны санхүүжилтийн талаарх дараагийн шийдлийг мөн л олох ёстой ийм нөхцөл байдалтай тулгарна. Одоохондоо буюу өөрөөр хэлэх юм бол энэ удаагийн хуулийн төсөл батлагдсан үйл явдал нь хэсэг хугацааны яаралтай арга хэмжээ гэж хэлж болно. За хуулийн төсөлд гарын үсэг зурхийнхаа өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ардчилсан намынхныг буруутгасан. Тодруулах юм бол тэрээр ардчилсан намынхан зориуд улс төрийн зорилгоор ийм нөхцөл байдалд хүргэсэн. За midterm буюу Америк нэгдсэн улсын Конгрессийн гишүүдийг сонгодог завсрын сонгуулийн үеэр энэ үйл явдлыг мартахгүй байхыг ард иргэдтэй санууллаа. За одоо тэгвэл нөхцөл байдал яагаад иймдээ хүрсэн бэ буюу Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа яагаад түүхэн хамгийн урт хугацаанд зогссон бэ гэдэг ийм асуулт гарч ирнэ. За Америк нэгдсэн улсад холбооны санхүүжилтийн тухай хуулийн төсөл батлагдахын тулд Сенатад буюу Конгрессийн дээд танхимд хамгийн багадаа 60 санал авах ёстой байдаг. За Сенатад 100 гишүүн байдаг бөгөөд 53 нь Бүгд найрамдах намаас Трампын намаас сонгогдсон. Өөрөөр хэлэх юм бол үлдсэн 7 саналыг өөр нам буюу ардчилсан намынхан хууль болж батлагдахын тулд өгөх ёстой болж таарсан. За гэвч ардчилсан намын Сенатууд саналаа өгөхөөс өмнө хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг хүссэн. За shutdown-аас зайлсхийх зорилготой төр хугацааны хуулийн төслийг Конгрессийн доод танхим болох төлөөлөгчдийн танхим баталсан байсан ч ийхүү дээд танхимда батлагдаагүй. За Америк нэгдсэн улсын хууль тогтоох эрх мэдлийн тухайд сая дурдсанчлан Конгресс байгаа. За гэхдээ Конгрессийн дотроо дээд доод буюу Сенатын танхим болон төлөөлөгчдийн танхим гэж хоёр хуваагдж байгаа. За Сенатад ямар асуудал гарсан бэ гэх юм бол хоёр нам эрүүл мэндийн салбарт олгох татаасны төсөв дээр тохиролцоонд хүрч чадаагүй. За түүнчлэн ардчилсан намынхан Америк нэгдсэн улсын засгийн газраас амжиргааны түвшин доогоор иргэдэд зориулсан Medicaid гэх хөтөлбөрт Дональд Трамп цомгтгол хийснийг буцаахыг хүссэн. Өөрөөр хэлэх юм бол эсэргүүцсэн гэсэн үг. За Бүгд найрамдах намынхан харин энэ асуудлаар татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж үргэлгэн байдлыг устгана гэсэн байр суурьтай байсан. За энэ бүхний нөлөөгөөр Америк нэгдсэн улс даяар хамгийн удаа үргэлжилсэн засгийн газрын үйл ажиллагааны зогсолт болж ард иргэд хийгээд төрийн албан агчид ихээхэн хохирсон. За нэг ялангуяа хүнсний тусламжаас хараат амжиргаагаа залгуулдаг 41 сая Америкчууд хоол хүнсгүй болоход хүрсэн ийм нөхцөл байдал үүсэж байсан юм. За хэдий Сенатад ардчилсан намынхан Бүгд найрамдах намаас бага судал эзэлсэн ч гэсэн энэ хууль батлагдахад тэдний тусламж хэрэгтэй байсан. Улмаар өнгөрсөн ням гарагт ардчилсан намын 8 гишүүн хуулийн төслийг дэмжснээр ардчилсан намын дотор мөн хуваагдал үүсгэд хүргэсэн талаар гадаадын хэллүүд нь мэдээлж байгаамаа.
Дараагийн мэдээллийг хүргэе. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг байнгын дагаж байгаа дараагийн нэг сэдэв бол Жеффри Эпштейний тухай асуудал. За Жеффри Эпштейн нь Америк нэгдсэн улсын санхүүч байсан хүн бөгөөд бага насны хүүхдэд бэлгийн мүлжлэг үйлдэлсэн тэргүүтээ хит хитэн гэмт хэрэгт буруутгагдаж 2019 онд шоронд ял эдэлж байхдаа нас орсон нэгэн. За амьд ахуйда хууль бус үйлдэлүүд гэмт хэрэг олноор хийсэн Жеффри Эпштейн нь олонний танил нэр хүндтэй эрхмүүд болон улс төрчидтэй гүнзгий холбоотой байсан. Түүний хууль бус хэрэгт холбоо сүлбэтэй гэгдэх хүмүүсийн мэдээллийг агуулсан Эпштейний бичиг баримтууд буюу англиар Epstein Files нь Трампыг ерөнхийлөгч болсноос хойш ихээхэн яригдах болсон. Учир нь Трамп нь Эпштейнтэй 20 гаруй жил холбоотой байсан бөгөөд Америк нэгдсэн улсын хууль тогтоогчид энэ бичиг баримтаас 20,000 гаруй хуудсыг нь энэ 7 хоногт инхүү дэлгэлээ. За үүнд Трампын нэр нэг бус удаа дурддагдсан нь асуудал тавуулж байгаа юм. Ардчилсан намын хууль тогтоогчдын дэлгэсэн энэхүү баримтад 3 имэйл байсан талаар та бүхэнд яг мэдээлэх гэж байна. За эдгээр имэйл нь Жеффри Эпштейн болон түүний хамтрагч асан хүн худалдаа алах гэмт хэрэгээр өдгөө 20 жилийн ял эдэлж байгаа Ghislaine Maxwell нарын хооронд бичлэгдсэн байна. 2011 онд бичсэн нэг имэйл дэлхийхэд Эпштейний зүгээс Maxwell-д хандаж бидэнд ямар ч асуудал үүсгээгүй байгаа хүн бол Трамп. За мөн нэгэн хохирогчийн нэрийг дуртаад тэр хүн Трамптай манайд хідэн цагаар буюу маш удаан хугацаанд хамт байсан гэж бичсэн байгаа юм. За үүгээр зогсохгүй Трамп бидний хийсэн хэрэгт ганц ч нэр холбогдоогүй байна. За мөн цагдаач гэсэн байгаа бүртгэл дээр түүний нэр байхгүй байна гэж хэлснийх нь хариуд Maxwell за би харин энэ талаараас бодож байгаа гэж хариу хэлсэн байгаа юм. За энэхүү Трамптай хамт байсан гэгдэх хохирогчийг Виржиниа Жуфре хэмээх эмэгтэй гэдэг бөгөөд ардчилсан намынхан хувь хүний нууцлалын үүднээс баримт бичгийг задлахдаа түүний нэрийг хэлээгүй нууцлсан гэж мэдээлсэн. За харин цагаан ордны зүгээс буюу Трампын засаг захиргааны зүгээс энэ эмэгтэй Трампыг өөрт нь муу хандаж байгаагүй. За 2016 онд Жеффри Эпштейний асуудлаар шүүхэд хандж байхдаа Трампыг ямар нэгэн хэрэгт буруутгаагүй гэж мэдгдсэн юм. За Виржиниа Жуфре Эпштейний олонт мэдэгдсэн хохирогчдийнх нь нэг бөгөөд түүний эсрэг маш сайн тэмцэж байсан ч харамсалтай нь энэ оны ихээр бол амиа орлож нас орсон байдаг. За мөн Эпштейний Майкл Волф хэмээх Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчдийн талаар ном бичдэг зохиолч сэтгүүлчтэй хийсэн бас нэг имэйл задарсан. За товчхондоо 2015 онд бичсэн энэхүү имэйлд нь CNN агентлаг Трампаас Эпштейнтэй холбоотой эсхийг нь асуух гэж байна гэж Майкл Волф Эпштейнд хэлсэн бол хариуд нь Трампд хэлэх үгийг нь зааж өгсөн дээрүү гэж Эпштейн асуусан байгаа нь бол харагдаж байгаа. За мөн 2016 онд ерөнхийлөгчийн сонгуул болохоос өмнөхөн Майкл Волф Эпштейн руу Трамптай холбоотой бүх зүйлээ ярилцлага болгон ярьж түүнийг нэг мөсөн дуусгая гэх агуулгатай мэйл бичсэн задарсан байгаа юм. Гэх мэтчлэн 20,000 гаруй хуудас баримт бичиг имэйл мэдээлэл ил захидлууд инхүү олон нийтэд ил болсон. Гэхдээ одоо хүртэл Трампыг Эпштейний гэмт хэрэгүүдтэй холбогдсон тухай нотлох баримт байхгүй. За мөн цагаан ордноос энэ асуудал олонний дунд хилэлцэгдэх бүр тодорхой тийм няцаасан хариулт тайлбаруудыг бол өгсөөр байгаа юм. За ардчилсан намын зүгээс Эпштейний харилцаа холбоо баримт бичгийг идэвхтэйгээр судалж гарган тавьсаар байгаа бөгөөд энэ нь Трампын эсрэг маш хүчтэй түүнийг дараах юм зэвсэг болж байгаа гэдгийг бол улс төрийн шинжээчид онцолж байгаа. За тэгвэл эх 7 хоногт Конгрессийн төлөөлөгчдийн танхим Эпштейнтэй холбогдох бүх баримтыг ил гаргах асуудлаар санал хураалт явуулна гэсэн байна. За Америк нэгдсэн улсын иргэд ялангуяа Трампыг эсэргүүцэгчид энэ баримтыг бүхэлдэн дэлгэхийг шаардсаар ирсэн билээ. Дараагийн мэдээлэл үзэж та бүхэнд хүргэе. За 7-гийн бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Канадад энэ сарын 11-ээс 12-ны өдрүүдэд боллоо. Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орнуудын гадаад хэргийн сайд нар олон улсын анхаарал татсан хэд хэдэн асуудлаар санал солилцож хамтарсан мэдээлэл гаргалаа. За Америк нэгдсэн улс, Канада, Франц, Германи, Итали, Их Британи, Японы гадаад хэргийн сайдууд дээр энэ удаа Европын холбоо болон Австрали, Бразил, Энэтхэг, Сауди Араби, Мексик, Бүгд найрамдах Солонгос улс, Өмнөд Африк, Украин улсын гадаад хэргийн сайд нар нэмэгдэж, урагдж оролцсон. Тэд Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын пуужингийн хөтөлбөр болон туршилтуудыг хүчтэй эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлж, тус улсыг цөмийн зэвсэггүй болгоход чиглэн хамтарч ажиллахаа илэрхийллээ. Тодруулах юм бол
Бид бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг эрс буруушааж нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг бүрэн цөмийн зэвсэггүй болгох хамлалтаа дахин илэрхийлж байна гэж хамтарсан мэдээлэлд дурдсан байгаа юм. За цаашлах юм бол 7-гийн бүлгийн гишүүд юун түрүүнд Украин болоод Суданы асуудлаар нэгдсэн байр суурьтай байгаа гэдгийг илэрхийллээ. Тухайлах юм бол Украины тухайд Украин өөрөө өөрийгөө хамгаалах эрхтэй бөгөөд Украинд тусламж үзүүлсэн хിവэр байх болно гэж хэлсэн. За мөн Оросын холбооны улсад шахалт үзүүлэх арга замуудыг хэлэлцсэн байгаа юм. Түүнчлэн Оросын холбооны улсыг бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс болон Иранаас зэвсэг худалдан авч байгаа явдлыг буруушаалаа. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн Оросын холбооны улс гэлтгүү Оросын холбооны улсад тусламж үзүүлж байгаа орнуудад чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцсэн байгаа юм. За тухайлах юм бол Канадын гадаад хэргийн сайд Анита Ананд бид Украинд туслахын тулд шаардлагатай бүхэл зүйлсийг хийж байна гэж хэлсэн. За мөн Канада улс Оросын эсрэг шинэ хоригоо зарлаж дроны үйлдвэрлэлтэй холбоотой 13 хүн 11 байгууллагыг хоригийн чагсаалтад нэмсэн байгаа юм. Мөн Их Британи халдлагад өртсөн Украины эрчим хүчний дэд бүтцийг сэргээн засварлахад зориулж 13 сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээр болсон байна. Америкийн нэгдсэн улсын тухайд уулзалт болохын өмнөхөн Украины эрх хоригчид Америкийн нэгдсэн улсаас 25 ширхэг Патриот агарын довтлогоноос хамгаалах систем авах сонирхолтой байгаа гэдгээ мэдэгдсэн боловч тус улсын төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио шинэ хориг санаачлага зарласангүй. За түнчлэн дайны улмаас хүчирхийлэл улам нэмэгдэж байгаа Суданы асуудлаас энэ удаагийн 7-гийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын онцлог сэдвүүдийн нэг байсан. За Судан дахь нөхцөл байдалд анхаарч байгаа гэдгээ инхүүтэд илэрхийлж зэвсэг хураах ямар нэгэн арга хэмжээ яаралтай авах ёстой гэдгийг Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио мөн хэлсэн. За Суданд 2023 оны 4-р сард иргэний дайн дэгдснээс хойш 150 мянган гаруй хүн амь өргөдөж 12 сая хүн дүрвсэн. За нэгдсэн үндэсний байгууллагаас тус улсад үүсэж байгаа нөхцөл байдлыг хамгийн том хүмүүнлэгийн хямрал гэж зарлаад байгаа. Суданы нөхцөл байдлыг төдийлөн идэвхтэй мэдээлэхгүй за эсвэл олонний анхаарал бас хол байгаагийн улмаас Суданы иргэд ерөнхийдөө орхигдож байна гэдгийг шинжээчид сануулсаар байлаа. Пүрэв гарагт бүгд найрамдах Солонгос улсад коллежийн эсэлтийн ерөнхий шалгалт болж өндөрлөлөө. За сүүлийн 7 жилийн хугацаанд хамгийн олон сурагч шалгалт өгсөн ийм үйл явдал боллоо гэдгийг тус улсын Яна агентлаг мэдээлсэн. Бүтэн өдөр үргэлжилсэн энэхүү шалгалт нь улс даяар нийт 1310 байршилд болсон бөгөөд тус улсын хамгийн хүнд чухал шалгалтад зүй ёсоор тооцогддог. За сурагчид их сургууль, коллежид элсхийн тулд хэдэн жилийн турш энэ шалгалтанд бэлдэж эцэг их багш нар нь онцгойлон ач холбогдол өгч шалгалт өгөх өдөр нь цагдаа нар энд тэнд байршуулж сурагчдыг саадгүй шалгалтанд очихт нь буюу шалгалт өгөх газраа очихт нь тусалдаг. За зарим нь бүр гэрээс нь өдрийн хоолыг нь хүртэл дөхүүлж өгөх явдлууд бол цөөнгүй гарсан. Өөрөөр хэлэх юм бол эсэлтийн ерөнхий шалгалтаа цаад утгаараа боловсролд ихээхэн ач холбогдол өгдөг нь бол эндээс харагдаж байгаа. За гэхдээ тус улс яг үүнтэй ижилхнэр үеийнгийн дээрлэлтийн асуудалд баггүй ач холбогдол өгч анхаардаг болсон. Тухайлах юм бол энэ жилээс эхлүүлэн бүгд найрамдах Солонгос улсын шилдэг ихтэйд сургуулиуд үеийнгийн дээрлэлт үйлдэж байсан сурагчдыг эсэлтийн ерөнхий шалгалтанд тэнцээд тухайн сургуульд орох боломжтой болсон ч гэсэн их сургуульд авахгүй, элсүүлэхгүй гэдэг ийм шийдвэрийг гаргасан. За үр дүнд нь одоогийн байдлаар шилдэг 10-т ордог 6 их сургууль 45 сурагчийг тэнцүүлээгүй буцаасан байгаа юм. Үүнд Сөүлийн үндэсний их сургууль, Канон, Пусаны их сургууль зэрэг том сургуулиудыг бол нэр дурдж болно. За ийхүү хэдийгээр энэ жилээс зарим сургууль нь ийм арга хэмжээ авч эхэлж байгаа ч дараа жилээс ихэнх ихтэйд сургуулиуд элсэлтийн горимдоо ижил төстэй шаардлага тавьж эхлэхээр болж байна. Бүгд найрамдах Солонгос улсад сургуулийн хүчирхийллийг 1-9 хооронд бол үнэлдэг. За 1-р түвшний хүчирхийллийг захидлаар бичгээр уучлалт гуйж шийдэж болно гэж үздэг бол 9-р түвшинд нь сургуулиас шууд хөөх хэмжээнд хүрдэг байна. Харин тухайн сурагч 6-аас дээш түвшинд хүчирхийлэл үйлдсэн гэж тогтоогдох юм бол хувийн эрхт нь бичигдэн үлдэж цаашлаад энэ их сургуульд ороход нөхөө нөлөөлөх боломжтой болж байна гэсэн үг. За их сургуулиудын журамд ингэж өөрчлөлт орсноор сургуулийн хүрээнд дэх маргаан гомдлууд бол нэмэгдэнэ гэдгийг шинжээчид анхааруулж байгаа. За иймэрхүү хэрэгт холбогдсон сурагчид өмгөөлөгч хүртэл авч гин буруугүй гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлогууд бол ихээхэн гардаг байна.
Бүгд найрамд Солонгос улсад их сургуульд орно гэдэг нь зүгээр ч нэг зэрэг горилготойч бус нийгмийн амьдралд хөлөө олох, хүлээн зөвшөөрүүлэх зэрэг олон талаараа хүний амьдралын чухал хэсэг болдгоо гэж үздэг. Тийм ч учраас их сургуульд орох гэж гэр бүлээрээ хүртэл хэрхэн тэмцэж байгаа тухай өгүүлдэг Sky Castle гэх олон ангит драма кино 2018 онд гарсан даруйда үзэлтийнхээ тоогоор Аазда тэргүүлж ирсэн байдаг. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд олон улсад болсон зарим чухал үйл явдлыг товчоор хүргье. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны ерөнхийлөгч Касим-Жомарт Токаевыг хүлээн авч Кремльд уулзлаа. Тэд хоёр улсын стратегийн түншлэлийн талаар хэлэлцэж, ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг гаргахаар болжээ. Казахстаны ерөнхийлөгч өөрийг нь угтаа авсанд талархал илэрхийлээд Орос болон Казахстан хоёр улсын харилцаанд ямарваа асуудал байхгүй гэдгийг онцолж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд баяртай байгаа гэдгээ илэрхийлжээ. Украин шагналын эзнэр Унгар Британийн зохиолч 52 настай Дэвид Салей тодорлоо. Бүгр бол утга зохиолын салбарын томоохон нэр хүндтэй шагнал. Дэвид Салейн хувьд Флэш хэмээх романаараа энэхүү шагналыг хүртсэн байна. Уг роман нь Унгарт өрнөх бөгөөд Иштван гэх залуугийн амьдрал, цаашлаад ажилчин анги болон анги давхаргын ялгааны талаар өгүүлдэг байна. Дэвид Салей 2016 онд All That Man Is гэдэг зохиолоороо мөн тус шагналд нэр дэвшиж байжээ. Венесуелийн засгийн газар Америкийн нэгдсэн улсаас цэргийн халдлага эсвэл довтлогоо гарах магадлалд бэлэн байхын тулд зэвсэгт хүчнээ бүрэн дайчлах бэлтгэл хийж эхэлснээ мэдэгдлээ. Тодорхойлох юм бол Венесуелийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино мягмар гарагт мэдэгдэхдээ энэхүү бэлтгэлд хуурай замын, агаарын, тэнгисийн, хуучингийн хүчнийг өргөн хэмжээгээр байрлуулах ажлууд багтаж байгаа бөгөөд цагдаа, иргэний хамгаалтын бүлэг, сайн дурын нэгжүүдч гэсэн оролцсон гэжээ. Энэхүү мэдэгдэл нь Америкийн нэгдсэн улсын нисэх онгоц тээгч хүлэг Карибын тэнгисийн бүсэд ирсэнтэй давхцаж байгаа бөгөөд энэ нь Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурогийн удирдлагыг унгах зорилготой цэргийн ажиллагаа эхлэх магадaltaй гэсэн болгоомжлыг үүсгэж байгаамаа. Хөгжмийн салбарын шилдэгүүдийг шалгаруулдаг Грэммийн 2026 оны шагнал гардуулах ёслол 2 дугаар сарын 1-нд Лос Анжелест зохион байгуулагдана. Тэгвэл энэ удаагийн Грэммийн шагналд Далай лам шилдэг аудио ном, уншлага, түүх ярианы бичлэг ангилалд нэр дэвшиж байгаа нь олонний анхаарлыг татж байна. Далай лам нь Meditations, Reflections of His Holiness Далай лама нэртэй аудио номоор өрсөлдөж байгаа. Энэ ангилалд тэрээр жүжигчд болоод рэп дуучидтай хамт өрсөлдөж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгийг хянан засварлаж цацсан гэх шалтгаанаар BBC агентлагийн удирдлагууд огцор хүрэгдлээ өгсөн явдал энэ 7 хоногт анхаарлын төвд байлаа. Тодорхойлох юм бол тус агентлагийн ерөнхий захирал Тим Дэйви BBC News мэдээний албаны дарга Дебора Тернеснер огцор хүрэгдлээ өгчээ. Болсон явдлын тухайд товчхон хэлбэл 10 дугаар сард эфирээр гарсан панорама хөтөлбөрөөр Трампын хэлсэн үгийг гаргахдаа хоёр хэсгийнх нь утга санааг мушгиж янзалсан байгаа юм. Үүнтэй холбогдуулан цагаан ордноос хуурамч мэдээлэл тараасан хэмээн BBC агентлагыг буруутгажээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр та бүхэн төрлөө. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.